Инсулин дөжрөлөөс сэргийлж болох уу? За нэгдүгüүрт нь бол бид нэр идэвхтэй хөдлөөд булчингаасаа ажиллуулах. Одоо цусан дах глюкозын хэрэглэгчийн 80% нь бидний аргийн булчин байдаг. Нөгөө их митохондритой, нөгөө их глюкозыг чинь хэрэгэлдэг эрхтэн маа. Тэгтэл бид нар ингээ суугаа амьдралын хэм маягтай стресстэй суугаад байлаад тэгэл өөр ирэхгүй дөжрөөд ахаас аргагүй болчих. Тэгвэл бид нар идэвхтэйгээр одоо өдөртөө нэг 150 минут зүрхнийхээ цохилтыг нэг 30% хүртэл ихсгэх агаарт хөдөлгөөн эсвэл дээд шатаар өксөх уруудах ч гэдэм бо эсвэл гэртээсээ хот одоо унаага тавиад алхах ч гэдэм гэсэн юугаар өөртөө зохиомл хөдөлгөөнийг бол үүсгэх бол хамгийн зөв. За хоёрдугаарт нь болохоор одоо нөгөө бүхэл үрийн хайстай үр будаа задардаггүй нүүрс устай хоолыг хэрэглэх. Хит цэвэршүүлсэн чихэрлэг хоол идээл ах тусам нөгөө ч юм бол ямар ч үлдэгдэлгүй сайхан задраад байна л гэсэн. Тэгэхээр бид нар түүнийг сэргийлэхийн тулд нүүрс усаа бид нар маш зөв тооцож хэрэглэх ёстой. Одоо нүүрс усаа бид нар хайстай үр будаа, жимсгэн хүнсний ногооноос төрөл төрлөөс нь авна л гэсэн.